Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За нэг асуулт байгаа. Юу вэ гэхээр та нар цагаан сар ба хар нулимс гэдэг юм зохиол уншсан байгаа юу? Энэ бол 10 жилд ордог зохиол шүү дээ, тийм үү? Манай уран зохиолын багш нүдэнд харагдтал бол энийг ярьдаг. Тэгээ бидний үед бол цээжлүүлдэг байсан. Тэ цээжлүүлдэг байсан. Тэр зохиол дээр бол юуны тухай гардаг вэ? Цагаан сарын тухай гардаг. Тухайн үеийн Монголын нийгмийн одоо тийм давхаргуудын тэр онцлогуудыг бас гаргадаг. За тэгэхээр нэг хэсэг нь бол үнэхээр яг цагаан сарыг бол маш баян тансаг, хээнцэр, дэгжин тийм одоо ингэ тэмдэглэн өнгөрүүлж байдаг. Харин нөгөө хэсэг нь бол тэгж тэмдэглэх юмсан гэж хүсэж байгаа боловч үнэндээ тэмдэглэж чадахгүй хүмүүс байгаа. Яагаад гэвэл ганцаардал байна, найс өхөд байхгүй, ядуу гэдэг тэр давхарганаасаа болоод бусдад харилцаж чадахгүй тийм. Бас тэр сайхан баярыг зөв гаднаас нь хараад өнгөрөх тийм. Нэг ганц бууцч болтгоо тийм. Ич чимсээ ганц хүнтэй ч гэсэн уулзч чимсаа гэж тийм үү. Иймэрхүү уянгийн одоо бүтээлээ гэж одоо ярьдаг тийм. За тэгэхээр тухайн одоо зохиол бол нэлээд тийм өргөн дэлгэр одоо тэмдэглэдэг зүйл нь юу гэхээр айгүй тийм зохиолч өөрөө тийм нацаг дөржгөөч өөрөө бол амар мундаг зохиолч тийм сууд зохиолч. Тэгэхээр юмыг айгүй тийм нарийн гарц гаргалгаатай одоо гэдэг нүдэнд харагдтал гэж ярих юм уу те. Одоо цагаан сарын ёс жаягийг бол одоо дурдсан байдаг ш тийм үү. Ууц идэ будаа тэгээ хүндлэл тэгээ ах дүүсэг байдал за хүмүүсийн тэр одоо дээрлэхүү зан те хүмүүсийн баярхуу бие биенээсээ дээгүүрх гарах тийм өрсөлдөөн гэдэг зүйлүүдийг аюул тодтогцсон. За хамгийн тод одоо тод жишээ нь юу гэхээр бэлэг сэлтийн өрсөлдөөн те манайх хамгийн тэр үнэтэй юмбуу дурдангаар те одоо манайх энэ жил ямар төвшөнд хүрснийг харуулах болно гэдэг ч юм уу те иймэрхүү. Гэтэл баярын цаана бол тэд нар юу байсан бэ гэхээр маш их хэмжээний авилга, хээл, ахуйд за одоогоор ярих юм бол үр зээлийн асуудлууд байсан. Амар хэлбэр агаар баян болсон хүмүүс бас байж исэн. Харин жинхэнэ хүмүүс нь бол юу вэ? Бүгдээрээ тэр баярын цаана нулимс дөрөн өнгөрүүлж байгаа түүхэд гардаг. Тэгэхээр энэ номыг та нар бас боломжтой бол бас нэг уншаад үзвэл бас их сонирхолтой хэсгүүд байгаа даа. Би ихтэй уншаагүй гэсэн манай багш бол нүдэнд харагдтал ингээд түүхийг ингээд ярьж өгч ирсэн. За тэгээ өнөөдөр удахгүй цагаан сар болох ч байна. Өнөөдөр удахгүй. Ер нь удахгүй цагаан сар болох ч байна. Тэгээд бид нар ч гэсэн монголчууд бас цагаан сараа тэмдэглэж байна. Бүгдээрээ л мөнгө төгрөг тэгээ төгжрэл оочоор тэгээ бэлэгсэлт гээл эдэ будаа гээл айгүй юм одоо бэлтэж байгаа шүү тийм үү? Бэлтэж байгаа тийм үү? За мэдээж цагаан сар нь өөрөө юуг одоо бэлэгддэг юм бэ гэдэг үнцэг бас байгаад байгаа тийм үү? Ойлголт бас байгаад байгаа. Тэгээ хүмүүс бол Монголын цагаан сар бол бүгдээрээ л тодорхой хэмжээнд бол мэддэг шүү тийм үү? Тэ? Цагаан сараа мэднэ үстэй. Мэдгүй хийгээд идэх юм уу? Зөвөр идгээ бодоод хийгээд идэх юм уу? Хэлбэрээ бодоод хийгээд идэх юм уу гэдэг чинь. Бэлгээ бодоод хийгээд идэх юм уу гэдэг шиг тийм. Тэгэхээр монголчууд бол цагаан сарыг болоод одоо хаврын одоо өөр ирж байгаа гэсэн утгаар тийм. Шинэ үйлрэл ирж байгаа гэсэн утгаар бол тэмдэглэж өнгөрүүлдэг шүү тийм үү. За дээр үе монголчууд бол цагаан сарыг бол цагаан гэдэг утгаараа цагаан эдээгээр тийм одоо голчтон тэмдэглэж өнгөрүүлдэг байсан. Мэдээж эдийн шүүсийг болоод одоо засч одоо бэлэгддэг байсан ч гэсэн илүү чухал зүйл нь шинэ үйлрэл эхэллээ, шинэ амьдрал эхэллээ. Бид нар шинэ одоо бидний амьдрал шинэ хуудас те одоо нэгдлээ гэсэн утгыг бол энд агуулж идэг жилж болно. Агуулж идэг. Өөрөөр хэлбэл сайн сайхныг одоо бэлэгдэж тэнд эдэ будаа те бүх зүйлүүдийг ингээд засдаг, ах дүү нартайгаа уулзалцдаг ш тийм үү. Минь тусаа мэдэлцдэг юм гайхалтай бас юм баяр хөөртэйгээр тэмдэглэдэг юм цагаан сар байгаа шүү тийм үү. За цагаан сар бол мэдээж бол хамгийн ихлэ хийдэг зүйл та нар юу гэж бодож байна? За та нар намайг харсан гэдэг хөлдөөх ажиллагаа байгаа шүү тийм үү. Энэ фэйсбүүк дээр. За хамгийн ихний чухал зүйл бол цагаан сар монголчууд хийдэг зүйл нь бол бүх юм хийхээс өмнө бүх бэлтгэлийг хийхээс өмнө судлаад үзээр бүх бэлтгэлийг хийхээс бууз хуушраад эдэ будаага хийхээс өмнө цэвэрлэгээ хийдэг байсан байгаа. Бүх тоос хэр буртгаа бүгдийг нь яасан бэ? Гөвж одоо яадгүй гэр орноо цэвэрлдэг байсан байгаа. Тэгээд авдаг саваа ухаад уудлаагүй цэвэрлээгүй юмнуудаа бүгдийг нь гаргаад хаях ёстой юмудаа хаяад шинээр хийх ёстой зүйлүүд сав суулгаа хүртэл засаж янзалдаг байгаа гэсэн үг таахгүй. Одоо цагт бол ямар байдаг бол мэдэхгүй. Бидний үед бол гадаа гараад мэдээж хевсэл гөвдөг те сэгсэрдэг тийм ажлууд хийдэг шүү тийм үү. Гэх мэт зүйлүүд хийдэг байсан. За тэгээд бид нар цагаан сараар яадаг бие бидэгээ хэрхэн амьдарч байгаагаа ярьж хуваалцаж те мэдлдэг тийм сар байгаа шүү тийм үү. За ганц бие үеийн үед бол нэлээд юм
байнгын асуулт гэж бас байдаг шээ тийм үү? Журнал асуулт. Хинцээ хүнтэй суух вэ гэл. Хүнтэй суух уу? Суух нь хүн байна уу гэл. Иймэрхүү асуултууданд бас хөөрхий булагдаад тиймэрхүү хүмүүсүүд нь постоо хийгээл тавиад эхэлсэн баг шиг л да. Одоо нөгөө л асуултаа асуунтаа гэж гэдэг ч юм уу тийм. За мэдээж бол гэр бүл болсон хүмүүс бол яг сайхан хань ижлээ харуулах гад, үр хөвгтэй болсод үр хөвгтэй харуулах гад, ажил төрөлтэй болсод утас муцаа харуулах гал гэдэг ч юм уу тийм. Мөнгө төгрөгтэй болсон бол тэгээд дээл дурдангаа харуулах гал гэж юм уу. Иймэрхүү байдлаар бол сайхан уулзалтууд бас болж идэг аа. За тэгээд яг мэдээж энэ Монголын ард түмний бол түүхэн салшгүй одоо баяруудын нэгэ бид нар үүнийг бол хүндэтгэж те үүнтэй бид нар бас яг оролцоож бас энэ үеэр бас сайхан тэмдэглэж өнгөрүүлж шүү тийм үү. Цагаан сарын хамгийн гоё юм юу вэ та нарын хувьд? Хариулахгүйсэн ч болно. Дотроо л хариул те. Дотроо л хариул. Би хүн болгоныг сонсоод байна. Тий. Хүн болгонд бол цагаан сарын гоё дурсамжууд бас байдаг. За хамгийн гоё зүйл нь бол монголчуудыг бол нэгтгэж өсөн түүхэндээ нүүдэлчин соёлуудыг манчин 300 жилийн дарлалт тий. За тэгээд тэр нь түүнээс өмнөх одоо Монголын хаалуудын задралын үед бол ганц нэгтгэж өсөн баяр бол цагаан сар гэж үздэг. Цагаан сар гэж үздэг. Яг л энэ үеэр ах トゥ нь хаасан холоос бүгдээрээ яг зорж ирдэг. Тэр үеэр бүгдээрээ яг өөрсдийнхөө амьдралыг дүгнж уулздаг юм онцгой баяр гэж хэлж болно. Онцгой баяр гэж хэлж болно. Тэр үед өөрсдийнхөө мал сүрэг ямар байгаа, ах トゥ нараа ямар байгаа амьдарч байгааг яг шинжиж би яаж туслах уу, бид нар яаж туслах уу, хэнд ямар тусламж хэрэгтэй гэдгийг нь уулзалтууд нь бол Монголын ард түмний тусгаар тогтнол бол маш чухал байр суурийг эзэлдэг баяруудын нэгэ гэж хэлж болно. Нэгэ гэж хэлж болно. Тийм учраас бид нар яг мэдээж энэ баяраа бол гоё сайхан тэмдэглэж өнгөрүүлээ. Тэмдэглэж өнгөрүүлсэн тийм үү? За тэгээд цагаан сард хэд хэдэн утга байна. Мэдээж төрөө хэлсэн шинэ улирлын эхлэл гэж ярьж байгаа тийм үү? Өвлийн хүүтэн. Сая бол амар хүүтэн байлаа ш тийм үү? Хүүтэн байсан уу? Та нар одоо амар дулаан байгаа учраас яг мэдрэхгүй л байна л та. Чаас мэдрэлгүй харилж ш тийм. Юу хэлээ гэж. Тий маш хүүтэн. За ийм хүнд хэцүү те зудахныг одоо даван туулсан үе. Тэгээ шинэ одоо өрн дулаан цас хайлаад хүүтэн жавар те одоо Монголын газар нутгаас гараад те өрн дулаан цаг ирж байгааг бэлгэж байгаа. Өөрөөр хэлбэл шинэ үйлрэлийг бол бэлэгдэнэ гэсэн утгыг болын дагуулж байгаа ш тийм үү. Энэ өөрөөр хэлбэл бидэд найдвар байгаа гэдгийг тодорхойлж байгаа гэж ирж байгаа. Монголын ард түмэн цагаан сарыг тэмдэглэлтэй бидэрт одоо найдвар байгаа шүү гэдгийг бол энэ цагаан сар маань давхар агуулж байгаа гэж хэлж болно. Мөн нөгөөдөөр бол түрүү хэлсэн цэвэрлэгээний асуудал байгаа тийм үү. Гэрээ цэвэрлэн шинэ хувцас өмснө, хуучин хувцас тайлан тийм үү. Бүгдийн солих юмудаа солино шүү дээ тийм үү. Тэгэл яах вэ? Өөрийгөө хамгийн гоёор одоо ингээд гоё чимэглэл ингэсэг гэдэг ч юм уу те хамгийн гоёор гоё дээрээ тавьдаг шүү дээ тийм үү. Тэгдэггүй та нар ер нь бол тэгдэг үсттэй хүчээрч асуугаагүй шүү бас яг нь ер нь бол цаанаасаа л зөнгөөр нэг шинэ хувцас мусын дээлмэл торг морг хүмүүс шүү дээ. Одоо чи манай галаа маань ихэд одоо цагаан сартаа зориулж сахлаа ургалцсан байхгүй. Энэ бол байгалийн жамаар ургаж байгаа хэдий ч энэ цагаан сар зориулсан сайхан цэмгэр бенз бол харагдаж байна. За тэгээд юу вэ? Эдээ будаага засдаг шүү дээ тийм үү? Тэрэн дээр бол бүгдээр баяр хөөртэй байдаг шүү тийм үү? Ширээ дүр, элбэг дэлбэг байдлыг яах вэ? Бас бэлэгддэг гэж бас хэлж болно шүү тийм үү? Элбэг дэлбэг байдал тийм үү? За хүмүүс бол нэг сайн мэддэггүй гэж ярьж байгаа. Тэр цагаан эдээ болвол юу вэ гэхээр одоо тийм ариун, цэвэр, гэгээлэг байдлыг бэлэгддэг гинэ. Манайх жоо цагаан эдээгээ зүгээр л идгээр л бодоод тэгтэл яагаад цагаан бид цагаан өнгөнд чухал нэрлж байгаа онооч нэрлж байгаа ч гэсэн тэр нь өөрөө тийм бэлэгдлийг бас агуулдаг гэж ярьж байгаа. Тийм учраас цагаан эдээгээ тэнгэртээ өргөх цагаан эдээгээ хамгийн түрүүнд хүрэх гэдэг тэгээ эдгээр зүйлүүд нь бас бэлэгдэж агуулж байгаа. Бас нэг онцгой шин чанар нь юу вэ гэхээр гэр бүлийн баяр болдог. Бид нар бүгдээрээ хамтдаа шүү гэдгийг бол энд агуулж байдаг гэж хэлж байна. Хамаатан садан найз нөхөд бүр бүтэн жил ямар сургаггүй байсан хүмүүст ороод ирдэ шүү тийм үү? Хэдэн жил сургаггүй байсан хүмүүс ороод ирдэ шүү тийм үү? Тэгээд нэг өнгөрсөн жил нэг жоохон бацаа байсан чинь зөөнөө агаа гэ хоолоо бүдүүрээд ороод ирнэ тийм үү? Нэг жоохон охин байсан чинь амар шингэ болоод те сайн агаа гэж ороод ирэх шиг тийм. Иймэрхүү өөрчлөлтүүд тэгээ иймэрхүү ах トゥ нар уулзалдаг ах トゥ нар хүртэл заримдаа хүртэл амьдралдаа бие бинийгээ шархлуулсан, гомдоосон, амьдралын явцсан хүнд хэцүү зүйлүүдээс болоод холцсон хүмүүс ч гэсэн яг хуу цагаан сараар уулзаж, мэддэж бие бинийгээ яг хуу тэвж уулздаг юм. Бид нэр ах トゥ ах トゥ шиг ард түмэн шүү гэдгийг болсон бэлэгдэж өгдөг гэж ярьж байгаа. Тийм учраас яг хуу цагаан сараар хаалгаа цойжилдгөө гэдэг тийм үү? Үүд нээлттэй байдгаа гэж монголчууд ярьдаг шүү дээ тийм үү?
Тийм учраас энэ юу вэ? Эв нэгдэл болон ах дүүсэг байдлуудыг болвол цагаан сар маань биднийг яг нэгтгэж өгдөг юм аа гэж хэлж болно. Тийм учраас та бүхэн маань цагаан сарыг одоо яах ёстой вэ гэхээр маш гой өргөн дэлгэр, маш гүн гүнзгий утга учир агуулга тэмдэглээсэй гэж хэлмээр. Тэгээ өнөөдөр сэдв болохоор юу гэхээр орчлон ямар оршилчж ба цагаан сарыг сайн мэдээний өнцгөр харьяа гэсэн сэдв байгаа. Сайн мэдээний өнцгөр. Бид нар цагаан сарыг гэж бодохоор л уламжлал тэгэл нөгөө мөр гаргах одоо яадаг ингэ хийхгүй болохгүй гэдэг иймэрхүү одоо шашны янз бүрийн ёслолуудад ингэ хүлэгдэж хийдэг. Энийг хийхгүй бол болохгүй шүү дээ. Энийг хийхгүй бол заавал хийдэг юм а гэж хэлж байгаа. Гэтэл бид нар бид нар тэр зүйлүүдийг харахтаа тэр дунд яах ёстой. Бид нар сайн мэдээгээр харах юм бол маш олон одоо тийм чөлөөлтүүдийг бид нар олж авна гэж хэлж байна. Чөлөөлтүүдийг олж авна. За тэгэхээр Христ итгэгчийн хувьд бол хамгийн чухал зүйл нь юу вэ? Амьдралынх нь өөрчлөлт нь шинэ эхлэлт юу вэ? Ариунаас ариун амьдралд амьдрах шалтгаан юу вэ? Чуулган дотор ах дүүсэг амьдралаар амьдрах шалтгаан юу вэ гэхээр юунаас эхэлдэг вэ гэхээр сайн мэдээс эхэлдэг юм аа. Сайн мэдээ. Өнөөдөр та бүхэн ч гэсэн бас үнэхээр сайн мэдээнд итгэж байгаа юу? Та бүхний дотор сайн мэдээ байгаа юу? Та хин нэгэн сайн мэдээ яриад их юм бол юу вэ? Сайн мэдээ гэж юу вэ гэж магадгүй бодож байгаа хүмүүс байна уу? Харин та хизээд би аврагдсан Христтэй уулзсан тэр түүхийг хинтэж ярихад тэр үн цэнээр амьдрч чадах тэр нэгэн мөн үү гэдэг асуулт байгаа. Тэр нэгэн мөн үү? Тийм учраас бид нар цагаан сарыг хийхдээ нэг сайхан баяр хийчихлээ гэж бодож байгаа боловч хүн бүрийн зөв сэтгэлд янз бүр байгаа. Хүн бүрийн туулсан амьдралууд нь янз бүр байгаа. Зарим цагаан сараар хайртай хүнээ алдсан ч гэсэн ах дүүсүүдийг хүндлээд ирж байгаа хүмүүс бас байдаг. Зарим ажил бизнесэнд дампуурсан ч гэсэн эсвэл зарим өвчин зовлондоо шаналж авах ч гэсэн яг ах дүүсүүдийгээ зорж ирдэг хүмүүс бас байгаа. Яг л цагаан сар ба хар нулимс шиг тийм амьдралтай хүмүүс ч гэсэн бас байгаа. Цагаан сарыг тэмдэглэж чадахгүй ч гэсэн яг ах дүү нартайгаа мэдлж ирж байгаа хүмүүс бас байдаг. За гэхдээ бидний сайн мэдээ болвол хэнийг ч ялахгүй. Нас хөөс, мэрэгжил, боловсрал, эд хөрөнгө алдсан, унсан бүдэрсэг хэнийг ч ялахгүйгээр сайн мэдээ бүх хүнд нээлттэй байдаг. Амен. Энд сууж байгаа бид бүхэнд сайн мэдээ зориулагдсан. Амен. Тэгвэл сайн мэдээ юу вэ? Сайн мэдээ бол бид нар сайн уншсан шүү дээ. Бурхан ертөнцийг хайрласандаа цорын гац хүүгөө өгсөн. Ингэсээр хүүд итгэж хийж мөхгүй гэж хэлсэн байгаа. Тэгвэл бид нар энэ үгнүүд дундаас хамгийн чухал үг нь юу гэж бодож байна та бүхэн? Мэдээж бүх үг чухал. Өнөөдөр тэгтээ бид нар цагаан сарыг харах үнцэг бол Бурхан намайг хайрлсан гэдэг битгий мартаарай гэсэн. Бурхан намайг хайрлсан. Таныг өнөөдөр цагаан сарын дээрээ ирж байгаа хүмүүс эсвэл энийг хийсэндээ тэндээс хайр авах тухай бол биш. Огой сайхан бэлэг сэлтүүдийг идэг будаг идэж хүчил сайхан тэр хайрын тухай биш. Түүнийг давсан, түүнээс ямар ч хамаалгүй гүн гүнзгий хэл хязгааргүй хайрын тухай ярьж байгаа гэсэн үг. Бид нар цагаан сараар амьдрахгүй хүмүүс юм. Цагаан сар бол төр зүрийнх болоод өнгөрөх явдал маа. Инглигээд бид нар үндэсний баяр ёслолоо үгүйсгэнэ гэсэн үг бол биш. Бид нар тэр дунд сайн мэдээний нүдээр, сайн мэдээний бодлоор, сайн мэдээний үйлчлэлээр зан чанараар оролцох хэрэгтэй гэж ярьж байгаа. Тэгээ учраас чуулганд явж байгаа хүмүүс заримдаа сайн мэдээ Христ итгэдэг мөртөө одоо цагаан сард янз бүрийн бодлын зан үйл ёслолуудыг сэмээрхэн хийгээд идэг. Тэр нь өөртөө ирээдүйн амьдралд нь өвчин, зовлон, хагцал, бүдрэл, буруу ойлголтуудаас болоод залбихгүй байх, цөмдөө явахгүй, шийдвэр гаргаж чадахгүй байх олон нөхцлүүд болчихдог гэж хэлж байна. Мөн гинт хүнд хандлагууд нь ч гэсэн бас энэ нөлөөлж байна гэж хэлж байгаа гэсэн үг. Нөлөөлж байна гэсэн үг. Тийм учраас ахтунаар бид нар ямар үндсээр аврагдсан бэ? Бурханы хайраас болоод Бурханы хүүгэд дамжуулаад аврагдсан гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр. Игсээр дамжуулаад Бурхан бид нар Бурхантай эвлэрэх боломжууд нэгцсэн гэж ярьж байгаа. Эвлэрэх боломжууд. Библийн Ром номын 3:23 дахь эшлэлдээ юу гэж хэлдэг вэ? Юу гэж хэлдэг вэ? Бүгд нүгэл үүснээр Бурханы алтарт хүрдэгвэ гэж хэлсэн байгаа тийм үү? Бүгд нүгэл үүснээр Бурханы алтарт хүрдэгвэ гэж ярьж байгаа. Өөрөлдвөл энд хэнийг хэлж байгаа вэ? Энд сууж байгаа нойрон мэлж байгаа таныг хэлж байгаа. Энд сууж байгаа сэргэг байгаа таныг хэлж байгаа. Энд сууж байгаа өвдсөн хэцүү амьдарч байгаа, завгүй амьдарч байгаа таныг хэлж байгаа. Бүх хүнд Бурхан танд яасан бэ? Хайртай. Гэхдээ бид нар яах ёстой вэ? Гэм нүгэл үлдсэн учраас Бурханаас холдсон. Бид нар эцэстээ ямар амьдрал биднийг хүлээж ирсэн бэхээр Ром 6:23 дээр нүглийн хөлс бол үхэл юм а гэж ярьж ирсэн. Харин Бурхан биднийг хайрлаад бидэнд юу вэ? Христийг бидний өмнөөс золиос болон өгч төгснээр дамжуулаад бид нар уучлагдаж Бурхантай уулзах зам нээгдсэн юм гэж ярьж байгаа. Нээгдсэн юм. Энэ бол шинэ амьдрал.
Энэ бол шинэ үйлрэл. Энэ бол шинэ хуудасаа гэж бас хэлж болно. Шинэ хуудас гэж хэлж болно. Мэдээж энэ дэлхийд бүх баярууд бол өнгөрөө дуусах болно. Харин бидний шинэ амьдрал бол хизээд шинэ байх болно. Бурхнаар аврагдсан сайн мэдээ бол хизээд шинэ байх болно. Энэ дэлхийн ямар ч шинэ зүйл бидний яг сайн мэдээний хаанч хүрэхгүй юм а гэж ярьж байгаа гэсэн үг. Амен. Тийм учраас ахтунаар минь та бүхнийг энэ дэлхийн баяр, энэ дэлхийн эд хөрөнгө, энэ дэлхийн сайрхал. За сая манай халууны хэлсэн шүү дээ, ертөнцийн гэж ярьж байгаа. Библиэр одоо 4 төрлийн ертөнц гардаг шүү дээ, тийм үү? Тэр ертөнц гэж нь болохоор нэг төрөл нь болохоор хүн төрлөختнийг хэлдэг. Хүн төрлөختнийг хэлдэг. За тэгэхээр үл итгэж хүмүүсийг хэлж байгаа тийм үү? За тэгээд яг уу бид нар тийм байх үед Бурхан биднийг яасан бэ? Мөнхийн устдаа хүлээн авсан. Тэгэхээр энэ дэлхий дээр янз бүрийн баяр байж болно. Янз бүрийн гоё. Энэ баяртал оролцохгүй бол энэ баярыг хийхгүй бол энэ л зан үйлд оролцохгүй бол гэдэг биш. Бид нар айлгаж чинь бидний хариалал мөнхийн улсад энэ дэлхий дээр тэрнтэй тэрнгүү би яг мөнхийн улсад орно гэдэг нь бол шинэ амьдрал юм аа гэж хэлж байгаа. Шинэ амьдрал юм. Тэгээ учраас ахтунаар минь тэрнтэй тэрнгүү биш харин би мөнхийн амьдралд мөнхөд амьдрна гэдэг нь итгэл бол жинхэнэ шинэ амьдрал юм аа. Шинэ хуудас юм аа гэж хэлмээр. Та бүхэн үхээд хаана очих вэ гэж асуулт байна. Зарим хүмүүс ингэж асуудаг. Яг үхсийн дараа очсон чи Есүс байхгүй л яана гэж. Нэрээ байхгүй л яах вэ? За би та бүхэнд яг үннээ болъё. Би яг энэ асуултын өмнө ирсэн. Би номлоод, би сайн мэдээ яриад, Есүс Христосийн тухай бүгдийг хийнэ гэл. Тэгс чи Есүс байхгүй л яах вэ болоо гэж. Байхгүй л яана гэж. Та тийм сандрал байгаа юу? Энэ асуулт хүн болгонд нүүр тулна. Зөвхөн ганцхан надад биш. Бүх хүмүүс энэ асуудалтаар нүүр тулдаг. Харин эцсийн өдөр Есүс Христостой уулзнаа гэдэг итгэл болвол та мөнх амьдралаар амьдарч байгаа нэг юм аа. Үнцэнтэй нэг юм аа гэж ярьж байгаа. Тийм учраас Бурхан биднийг хайрлаж хүүгээ өгсөн. Хүүд итгэж хинч мөхөхгүй гэж ярьж байгаа. Одоо дараагийн чухал үг нь хинч мөхөхгүй гэж ярьж байгаа. Амен. Тийм учраас хүмүүс энэ дэлхий дээр шинэ амьдралыг цагаан сараар бэлэгдэж шинэ амьдралыг шинэ өрөөлүүдийг бодож байгаа боловч бид нар айл хийж Есүс Христосд дамжуулаад шинэ амьдралыг хүлээж авсан хүмүүс юм аа. Тэр амьдрал маань энэ дэлхий өөрчилж хувьсаж алга болсон ч гэсэн хизээж явах бай. Тэр амьдрал маань хизээж өөрчлөгдөхгүй. Амен. Хажуунаас за хэлж та бол мөнхийн амьдралтай нэгэн шүү гэж хэлээрэй. Бид нар цагаан сар дуусаад яах вэ гэдэг асуулт байгаа. Цагаан сар дуусаад мэдээж ах トゥ нар яваад өөрийнхөө амьдралын замдаа гүгээд явах болно. Цагаан сар дуусан бол бид нар үр зээлүүдэд төлөх асуудал руу орно тийм ээ. Заавал үр зээл гэж нэг юм дарамттай тийм. Гэвтэл өөр ирэхгүй ямар нэгэн байдлаар болоод Монголын одоо эдийн засгийн нөгөө судалгаан дээр байгаа шүү дээ. Нэг айл 4 одоо зээлтэй байна гэж ярьж байгаа. За тэгээд хүн ам бүлээс хамаарад ер нь бүгд зээлийн хамааралтай. Өндөрч байгаа бие биенийхээ зээлэгдүүлж байгаа өрний дарамт маш их байгаа, хүүгийн дарамт их байгаа. Тэгээ учраас монголчууд одоо гаднаас одоо банк оруулж ирээд энэ хүүгийн дарамтуудыг тий хязгаарлах одоо ийм актив одоо акцуудыг одоо бүрдүүлж байгаа шүү тийм. За тэгвэл баяр бол ингээд дуусна. Ямар ч баяр бол ингээд дуусна. Харин Бурхны хайр бол хизээш дуусахгүй. Нэгдүгээр дөрөвний 8 дээр юу гэсэн бэ? Бурхан бол хайр. Амен. Тэгээ учраас бид нар яах ёстой вэ? Баяр дууссан ч гэсэн Бурхны хайр эзэж дуусахгүй. Амен. Эдгээр итгэл найдар хайргуураас хамгийн агуу нь хайр гэж хэлсэн байна шүү дээ. Амен. Тэгээд юу гэж хэлсэн бэ? Итгэл бол хизээ дуусах бай. Есүс Христос уулзсны дараа ёо дуусна тийм үү? Яах ч яахад ямар гоё юм бэ гэх тийм үү? Найдар бол тэнгэр улсад очиод дуусна тийм үү? Мөнхийн улсад очиод дуусна тийм үү? Гэхдээ хайр бол хизээж дуусахгүй. Бид нар мөнхийн улсад мөнхийн Бурхны хайр дотор түүнийг магтаж дуусах болно. Амен. Тийм учраас бид нар ийм давуу сэтгэлгээтэй, давуу сэтгэж, давуу яг хайрыг бид нар эзэмшиж эдэлж амьдрах хэрэгтэй юм гэж ярьж байгаа. Амен. Үүнийг бол бид нар юу вэ? Сайн мэдээ гэж ярьж байгаа. Сайн мэдээ гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь мэдээ цагаан сараар шинэ эхлээл шинэ одоо зүйлүүдийг хүмүүст бол бэлэгдэж гой баяруудыг бол тэмдэглэж байгаа ч гэсэн бид та бүхэн хэлээд байгаа юм энийг үгүйсгэж байгаа гэсэн бол биш шүү цагаан сарыг. Харин бид нар сайн мэдээгээ хадгалж сайн мэдээгээр энийг одоо Библийн үндсээр харуул те
Бурхны нүдээр харуул юу вэ гэд харьцуулж хараасаа гэсэн утгатай зүйл шүү. Тэгээ учраас сайн мэдээ бол бид нар шинэ амьдралыг өгсөн. Шинэ амьдралыг өгсөн. Энэ бол зөвхөн гаднах өөрчлөлтийн тухай яриаг. Баярууд бол дуусна. Тэ? Идэ бодоо дуусна. Алга болно шүү дээ, тийм үү? Харин Бурхны хайр, Бурхны уучлал, өршөөл, нэгүсэл бол хэзээ ч дуусахгүй цоо шин байх болно гэж ярьж байгаа. Цоо шин болно. За тэгээд цагаан сараар бол гэр орноо цэвэрлэе гэж ярьсан шүү, тийм үү? Хувц сундраа солино гэж ярьсан шүү, тийм үү? Ууж байгаа хувцуудаа яг ах トゥ нартай өгөөд өөх тухайч ямар ч гэсэн яг бид нар шинжлэгдэн, тийм үү? Тэг гэр орноо цэвэрлэн, тийм үү? Энэ бол бас бид нар цэвэр ариун байдалтай бас холбоотой гэж болно. Христ итгэл бид нар яг өөрийнхөө дураар амьдрах явдал биш юм аа. Христ итгэсэн бол бид нар ариунаас ариун амьдрал, ариунс дотор өдөр бүр шинжлэгдэж байдаг шүү. Шинжлэгдэж байдаг. Хүн Христийн цусны ачаар, тийм Христийн цусны үн цэнээр аврагдсан. Амен. Тэр цус юуны төлөө урсан бэ? Бидний гим нүглийн төлөө урсан шүү дээ. Хангалттай гим нүглийн төлөө. Харин Христ итгэсэн мөртөө гим нүглөө үүлдээд байх юм бол яг энэ итгэсэн ач цус өөрнөлөө үр жимс байхгүй гэсэн үг шүү дээ. Мөн үү? Тэгвэл Христ итгэсэн бол бид нар яах ёстой вэ? Ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Ариун амьдралаар. Бурхны тэр ариун мөн чанарыг бидээс хичээнгүйлэн сахиж амьдрах хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Ингэжж хүн өөрчлөгддөг байхгүй. Өөрчлөгддөг байхгүй. Нэгдүгээр байгаа 1:9 дээр юу гэж хэлдэг вэ? Хэрвээ хэн нэгэн нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр биднийг нүглийг бүхий зөв тус байдлаас цэвэрлэе гэж хэлсэн байдаг шүү дээ. Итгэмжид бөгөөд гэж ярьж байгаа шүү дээ. Эзэн итгэмжид. Тэгвэл бид нар мэдээж бодит цэвэрлэгээ бид нар хийхдээ ч гэсэн Есүс намайг нэрээ бас. Би өнөөдөр энийг цэвэрлж байгаа ч гэсэн Есүс ч гэсэн намайг яасан бэ? Цэвэрлэн угаасан, ариусгасан шүү дээ. Тийм үү? Би гим нүгэлтэй байхаа тэр түүн дээр очих тэр надад итгэмжтэй байж миний гим нүглийг цэвэрлэн угааж уучлалдаг нэг шүү дээ гэж ярьж байгаа. Амен. Тэгвэл та бүхэн бас тэр талаас нь бас бодоосаа гэж хэлмээр. Бусад хүмүүс бас гэрчлээсэ гэж хэлмээр. Тийм үү? Гэрчлээсэ. За, мөн юу вэ? Идэ будааны талаар бас бодох хэрэгтэй, тийм үү? Цагаан сараар болоосаа янз янз зэлж бодоо тоочилж байгаа байсан, тийм үү? Төсөөлсөн биш даа. Бадмаа энэ ч тэрийг бодог байгаа юм байна. Тэрийг бодсон байна. Зарим нүд бол амар уншигддаг шүү дээ. Тэгээ элбэг байдлыг болоо бэлэгдэж угтаж үдэж ингэж элбэг байдлаар янз бүрийн асуудалтай байсан ч гэсэн бид нар яах ёстой. Бид элбэгээр гэдэг ирээдүг угтаж ингээд тэмдэглэдэг шүү, тийм үү? За. Тэгвэл Христийн танд өгсөн сайн мэдээ бол хязгааргүй ивэл өрөөлийг бидэнд амлаж өгдөг гэж хэлж болно. Амлаж өгдөг. Зөвхөн материалын зүйлийн тухай биш юм ах トゥ нар. Материалын зүйл биш. Сүнслэг тэр өрөөл амар амгалан баяр баясгал нь Бурхан бидэнд өгч өгдөг. Амен. Харин бид нар Христ итгэснийхаа дараа илүү сүнслэг ивэл бодит материалын ивэл хоёрын аль нь чухал вэ гэдгээс болоод бид нар заримдаа таагүй амьдрах, тодорхойгүй амьдрах, тухгүй амьдрах шалтгаанууд үүсдэг. Бурхны баяр баясгалан амар тайван болвол хизээч дуусахгүй. Бидний дотор үргэлж байх болно. Амен. Би өчтөр орой ихнэр охин хоёртойгоо юм ярьж байгаа нэг Эфес номын 6-гийн 15-ын талаар ингээ ярилцсан. Тэгээ жоохон орчуулах зүйлүүд байсан. Сүүлд янз бүрийн постерд орчуулад жоохон хэл сурах санаатай оруулах гэж байгаа. Тэгсэн чинь тэнд нэг юм гоё юм зүйл ингээд сурсан. Тэрний үгээр Эфес 6-гийн 15 дээр үгдсэн. Та нар амар тайвны гутлыг өмсөө гэсэн үг гэдэг. Яагаад амар тайвны гутал гэдэг нь мэдээж бол тэр сайн мэдээний тухай шүү дээ, тийм үү? Сайн мэдээний гутлыг өмсөө гэж ярьж байгаа, тийм үү? Гэхдээ Ромчууд болов Ромын цэргүүд тухайд болохоор гутлынхаа ууланд юу хийдэг байсан бэ гэхээр юм зууралтан юм өргөс хийдэг байсан байгаа. Тэр нь тулалдахад доктортой ухрахад яг ингээд тэнцвэртэй урагшлахад яг дэмтэй гэсэн тийм юм хоёр талтай тийм үзүүртэй юм зүйл ууланд нь хийдэг байсан. Тэгээд тэр дайснууд дайрах үед буцахгүй гэсэн утгатай зүйл юм. Урагшлах үед яг түлхэлттэй гэсэн утгатай зүйл юм. Тулалдахад яг тэнцвэртэй гэсэн утгатай зүйл юм. Яг үүнтэй адилхан өнөөдөр чиний дотор сайн мэдээ байгаа бол
тэр амар тайвны сайн мэдээ юм аа. Бид нар Христэд яг итгэнгүүт бидний дотор юу болдог вэ? Сэтгэл хөдлөдөг үү? Мэдлэгтэй болдог уу? Бид нар Христэд итгэх үед ер бусын тэр амар тайвныг мэдэрдэг. Тэр уучлалын амар тайвныг мэдэрдэг. Уучлалын. Нэгүслэлээс ирж байгаа тэр амар тайвныг мэдэрдэг. Амен. Ахтунаар нэ. Тийм учраас бид нар баялаг, материалын зүйл, сүнслэг хэрэгцээний хоёрын аль нь чухал вэ гэдгийг бодох ёстой. Мэдээж материалын хэрэгцээ чухал ч гэсэн бурхан яах вэ? Сүнслэг хэрэгцээг бас юу вэ? Үргэлж бидэнд өгч үдийг бодох хэрэгтэй. Тэгээ учраас бурханы ивэл бол төсөөлж чадхаас ч илүү агуу юм а гэж ойлгож байна. Мөн сүүлийн зүйл нь юу вэ? Гэр бүлээрээ цуглардгаа гэж ярьсан шүү дээ. Ах トゥ удараараа цуглардгаа гэж ярьсан тийм үү? Энэ бол гэр бүлийн баяр. Цагаан сар бол гэр бүлийн баяр. Монгол үндэстэн гэр бүлээрээ цуглардаг баяр шүү дээ. Тийм үү? Тэгээ найз нөхдүүдээр цуглардаг баяр. Тэгээ найз нөхдүүд аав ээжигээ харуулах гал эсвэл найз нөхдүүд нь аав ээж нь харах гад тийм гэр бүлтэй танилцах гад ч юм уу. За үерхэж байгаа хүмүүс нь танилцуулах гад ч юм уу тийм ингээл айгүй олон уулзалтууд бий болдог шүү тийм үү. Гэхдээ Христийн сайн мэдээ бол бидний бурхны гэр бүлийн нэг хэсэг гэдгийг зааж өгч байдаг. Зааж өгч байдаг. Христ дотор ах トゥ усуудыг нэгтгэж өгдөг. Өнөөдөр энэ сууж байгаа бид нар гэсэн бас ах トゥ төрөл төрөсөд бол ерөөсөө биш. Бид нар бие бинийгээс бүр сайн таньж мэдэхгүй. Юу дутаагийн ч сайн мэдэхгүй. Тийм үү? Гэхдээ бид нар Христийн дотор нэг бие. Нэгэн гэр бүл гэж хэлж болно. Гэр бүл гэж хэлж болно. Өмнө хэрвээ бид нар Христэд итгэв бол бид нар энд буух, энд суух, энд нөхөрлөх, энд хуваалцах, энд хамтдаа тэмцэх, энд бие бинийг хүлээн зөвшөөрөх шаардлага байхгүй. Харин Христ байгаа учраас бид нар бие бинийгээ яасан бэ? Хүлээж авдаг газар. Энэ дэлхийд ганцхан байгууллага бол Христийн чуулган. Хүний байг нь хүлээж авдаг газар бол. Тийм үү? Тэгээ бие бинийг засан залруулдаг газар бол Бурхны хайрын дотор нэгтгэх газар бол сүм цуглаамаа гэж ярьж байгаа гэсэн. Тийм учраас загтуунаар нэ. Та нар гэр бүлээрээ цуглаж явах үед гэсэн гэр бүлтэй ч гэсэн тэр гэр бүлийг харахтаа Бурхан ч гэсэн биднийг бас нэгэн гэр бүл болгосон шүү дээ гэдэг тэр өнцгөр явах хэрэгтэй байна. Цагаан сартаа оролцоороо үйлчлээрээ. Амен. Тэгээд ах トゥ нар чинь за миний адмаа юу хийж ин да өнгөрсөн жил гэж яах вэ? Өнгөрсөн жил яах вэ те? Одоо таныг бурхандаа үйлчлээл байж ин да гэж хэлж болно. Өнгөрсөн жил үйлчилсэн, өнгөрсөн жил амьдарсан амьдралаа танд хуваалцъя гэж сайн мэдээж ярьж болно. Ямар үнцэнтэй амьдарсан амьдралаа ч ярьж болно. Хин нэг хүн танаас асуулт асууна гэдэг нь энэ бол боломж байдаг шүү. Боломж байдаг. Ярих боломж олж байгаа гэсэн. Харин асуулт асуугүй та ярина гэдэг нь бол боломжоо та алдах магадaltaй гэж хэлж болно тийм. Яг асуултаар харилцаж болно. Тэгэхээр бид нар бие бинийгээ хайрлаж дэмжиж байгаа зорилго нь юу вэ? Бурхныг алдаршуулах явдал юм аа. Тэгээ учраас та бүхэн Монголын энэ үндэсний уламжлал цагаан сараа гэр бүлсэг байлгаараа. За тэнд хийж байгаа эдээ будаа ёслолт мэдээж яг уу түүнд бидэрт хамааралгүй ч гэсэн энэ утга учирсан бас Библиэд зарим талаараа ойрхон ойлгож ойлгох боломжтой зүйл байгаа шүү гэдгийг бас хараа тий цэвэрлэе гэж юм бол бурхан нэрээ нэг цэвэрлж байгаас бурхан намайг өдөр болго яах вэ би цэвэрлэж байгаа би ч бурханы дотор ариун амьдралаар амьдрах ёстой өөрийнхөө итгэлийн сүнслэг байдлаа гэсэн бас бид нар эндээс дүгнэж гаргаж болно гэсэн үг байхгүй амен. За тэгээ бүгдээрээ энэ цагаан сараар сайн мэдээгээ битгий мартаарай. Амьдралаа бүгдээрээ цагаан сарын бүх үйл явцуудаа гоё яах ёстой. Сайн мэдээгээр хараасаа гэж хэлмээр нь. Есүс Христ таны зүрх сэтгэл, таны амьдрал шин эхлэл, ариусал те ивэл өрөөлүүдийг те бас ах トゥ усуудыг өгсөний төлөө та бүхэн талархаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд юу вэ? Харин эсрэгээрээ бидний ах トゥ ус дунд өнөтэй амьдарч байгаа, ганцаардаж амьдарч байгаа тэр нэгнийг олж хараараа. Тэр хүний төлөө залбирч өгөөрэй. Сайн мэдээ хэрэгтэй нэгэнд нь за бууцаа өгье дөө гэх гэлгүүгээр тийм яг сайн мэдээ ярих боломж олдонгууд нь за
дараа яриа гэдэг ч юм уу те. Тэхгүйгээр боломж олдсон болгонд нь сайн мэдээ яриад тэр хүмүүсийн амьдрал жинхэнэ тэр шинэ амьдрал шинэ эхлэлийг та бүхэн дамжуулж өгөөсэй гэж бас хэлмээр байна. Бурхан зүгээр л танд бодлыг бол өгөхгүй бах тийм үү. Тийм учраас та бүхэн цагаасаар ба хар нулимс тийм амьдрал бидний дотор битгий байгаасаа тий. Харин Христийн тийм гэр бүлийн баяр бидний амьдралд илүү өргөн байгаасаа гэж бас хэлмээр байна. Амен.